Сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээл цаасан малгай. Хичээлийн зорилго цаасаар малгай хийж сурах, нуглаас ашиглан малгай бүтээх, өөртөө үйлчлэх оролцоотой байх. Энэ ямар малгай вэ хүүхдүүдээ? Нимгэн малгай. Хизээ өмсдөг вэ? Ямар өдрөд өмсдөг вэ хүүхдүүдээ? Хавар, зун, мамар өмсдөг тийм ээ. Энэ ямар малгай вэ? Саравчтай малгай. Бас хавар, зун, мамрын өдрөд өмснө. Энэ ямар малгай вэ хүүхдүүдээ? Зузаан малгай. Зузаан малгайг ямар өдрөд өмсдөг вэ? Өвлийн өдрөд өмснө тийм ээ. Дагаад биер хүүхдүүдээ цаасаа аваад бүрийн хэмжээтэй цаасаа аваад одоор нь хэзүү нуглана. Цаасыг сайн бараарай. Одоор нь хэзүү нуглана. Ямар хэлбэртэй нөхдөдөө тэгш үзэх хэлбэртэй. Зүүн үзгийг аваад доош нь болтны явуулж гаруй үзгийг бас тэгшгэн голын зураасан дээр авчиад гараараа сайн даг. Хэсгийг ороосон дээш нь барай. Нэг тишний рүүгээ нөгөө талаар бас явуулсан байна. Уруугаараа сайн нуглаасан сайн дараад өгөрөө. Дөрөвсөн хэсгийг шинэхээр өдөртөө хүрсэн хэсгийг шинэхээр өгдөө. Ийм болно шүү хөтөдөө. Олоор нь хөдлөнгөөр нь нуглаараа хөтөдөө. Дөрвөлжин хэлбэртэй тийм ээ. Дээш нь нуглаад гурвалжин хэлбэртэй боллоо. Нөгөө тишний рүүгээ тэгээд дээш нь нуглаад жижиг гурвалжин хэлбэртэй болно. Цаасаа дэлгээд хоёр дээш нь зөвхөн хоор өрөвдөн шүү. Яг хоёр талаас нь хоёр дээш нь татаарай. Ингээд малгай маань бэлэн боллоо. Өөр ямар малгай ажиллах вэ хүүхдүүдээ? Ийм гурвалжин малгай хийж болно. Бас ийм малгайны чихтэй малгай хийж болно. Зааврын хараад дагаад хийрэгддэг. Бас
цаасаар янз бүрийн дуурган малгай хийж болно. Янз бүрээр чимэглээд хийж болно шүү. Бас ямар малгай харчтай малгай хийж болно. Төрсөөдийн малгай хийж болно. Бас хотооны цаас ашиглаад ийм малгай хийж болно шүү. Хүүхдүүд та нар мэдэртэй цаасаар янз бүрийн малгай хийгээд багштай зургийг явуулаарай. Баярлалаа хүүхдүүдээ.